Hi guys, hello байна. Би сая гараад ирлээ. Гадаа амар хүйтэн. Өнөөдөр бол юу хийж байгааг гэвэл make-up видео дарахж байгаа. Тэгээ тэрний өмнө би юу мэдээг байхгүй юу? 24 цагийн Солонгосын 24 цагийн дэлгүүрээс шинэ гарч ирсэн юмнуудыг аваад идэж үзье гэж бодсон. Яа дүү зөв юу мэдээг байхгүй юу? Тэгээд сая яг энэ видео дарах юм копи аваад ирье гэж бодоод тэгээ копи авахаар ингэж гарахтаа 24 цагаас юм харуулсан. Тэг юу авсан гэвэл энэ топки ахгүй шинээр гарсан топки. Тэг топки гомн шиг топки ахгүй гомн шиг энэ харагч байгаас тээ. Бүх 24 цагт зарж байгаа. Тэг энийг идэж үсмээрээс. Тэг би юу ч идэг байхаар зөв энийг аваад одоо идэ гэж бодлоо. Энтэй хамцууг 참치 김치 тэг 김밥 шиг ахгүй. Тэг ийм жишг 김밥. Тэг энэ хэд гэхээр хэд байлаа энэ 1900. Энэ 1900 энэ 2700. Энийг хамааглаа идэ. Тэгээ тэрний далаа бас десертер 연세 우유гийн десерт торт авсан. Окей, топкиа тэгээд ирээ. Тэг яа мейкап дарах чаа гэвэл дахиад Risky брэндээс бэлэг авсан байхгүй юу. Тэг тэрийг дахиад нүрээ буданга харуулъя гэж бодлоо. Let's go. Таран. Хийчлээ guys. Хийчлээ. Харуулах уу? Ийм гомн шиг доогтой. Тэг зүгээр энэ гомны л ингээл буцалгаад тэгээ дараа нь суустай ингээд хутгаалуулаа гэсэн. Тэг ийм болцсон. Идэт үгүй. Одоо дүүрний бейсэл хийцээ байгаа. Бейс яг өмнө видео дээр хийсэн шиг яг өөрийнхоороо ингээд хийцэн байгаа. Би гоо топки гэртээ хийж идэг аахгүй юу? Суусаа өөрөө хийгээд хийж иддэг. Ингэж авч цайлж сайд зүйлтэй идэт үзье. Not bad. Чихэлдэг яг ингэж гадуур зардаг топки шиг чихэрлэг халуун ногоотой бүгдээрээ дуртай юм шиг тийм амт те. Яг дог шиг гоё ингээд жондаг бол биш л та. Зөвл гурилтай дог шиг. Not bad. Хөөрхий. Жоо халуун ногоотой юм аа. Энэ нөгөө пэйжрийн талааг бол 20-30 секунд талаавал бүр гоё гинэ. Чамчиг монголоор юу гэдэг юм бол чамчи загсны ингээд чамчитай тэг кимчитэй гин энийг сайн голгох хэрэгтэй. Наймар нэдэг заяа. Нэг гэвэл нэгийг онгоолгоно. Үе. Вау. Хоёр дахь дараа нь ингээд албаар энэ кимтэй будаатай нийлүүлэх байгаа байхгүй юу? Бүгдийг ингэж уутаар ингэж байгаа байхгүй юу? Тэг идэхтэй нийлүүлмээр тэгжээж гоё тэ. Яаж авд юм бол? Яг кимэн шинэ ким шиг болж байгаа байхгүй юу? Дараа. 오랜만에 김밥식을 믿으신 오랜만에 보다 해주신
Сүүгөө өгн ийм кимбап дээр гоё ламен идэх хэрэгтэй байхгүй тийм. Би аль дээр жоохон байхдаа энэ кимбап дээр сарыг унтаа гэдэг ламен идэх юм дуртай байсан. Одоо бол юкежан гэдэг ламен амар дуртай. Тэг миний чигнээсээ ингэж хийдэг добуки ингэж ресипи чигнээс амттай guys. Им гаднаас авч идвэл амар чихэр зөндөө орчдөг байхгүй юу. Тэгээ биэнд бас муу юм мэддэг болоод. Тэг би энэ добуки дээр байцаа орсон добукид амар дуртай. Байцаа бас биеийн сайн шүү дээ. Тэг гэртээ ихэд өөр ингэ зөндөө байцаа амар зөндөө шүү дээ. Цадчихлаа. Зөндөө. Бас зөндөө. Ашигтай. Нопэ. Мэдгүй. Миний стайл бол амар чихэрлэг. Чам чихэрлэг. Нэмээ. Би өнөөдөр хүмсгэл шар олгоё гэж бодсон. Юу гэж бодож байгаа юм? Нэр десерт байгаа шүү дээ. Десерт идэх. Okay, next appetizer. Дара. 딸기 롤 케이크. Би нэг ч идэж үзег. Анх удаа идэж үзсэн л да. Энэ Yonsei Uyu гэдэг энэ брэнд ч амар ингэ нэртэй байхгүй юу? Амттай 24 цагийн ингэж талахаар амар нэртэй байд. Тэгээ тэрнээс би шоколадтай нэг ингэж Yonsei Uyu чоко крем бан идчихсэн. Тэр бол анх удаа идэж. Талхан амар дуулсан. Би хүнийг энд ингэж дарах гэсэн чинь. Нэг л жоох муугач юм шиг шүүд бай. Окей, эхлэе. Миний дуу сайн сонсож байгаа сте. Өнөөдөр яагаад видео асаасан гэвэл мейкап хийж байгаа. Ямар мейкап гэвэл smoky makeup хийж байгаа. Тэгээд үгүй хөмсгөө шар олох уу гэж бодчихъя л да. Би өмнө жид амар хөмсгөө зөндөө ингэ шар олгож байсан байхгүй. Шар олгосон гэж хөмсг байхгүй болж байгаа биш шүү дээ. Шар өнгөтэй болчихдог болохоос тэгэл шар өнгөтэй болвол гой бороор бутсан ч хөөрхээд хараар бутсан ч ингэж гой болдог байхгүй. Тэгээ энэ хар өнгийн хөмсгийг бол шар олгож хэцүү шүү дээ. Шар олгох хэцүү. Тэгээ өөр ингэж стайлаар ингэж болгож байгаа хэцүү болоод өмнө жил амар зөндөө шаргал болгож байсан. Тэгээд модельний ажил хийгээд модельний ингэж одоо талын те манай модель компани дарах ч юм уу хүмүүс бол амар дуртай байсан. Би хүмүүсийг ингэж шар болвол амар зогчээн хөөхөн гэж тэгжсэн. Тэгээ манай гэр бүл аав ээж анаа өөр зүгээр ингээл манай найз нар чи яагаад хүмүүсгүй болцсон гэж амар муухай хэлжсэн. Юу гэж бодож байна? Үүнд би бол амар хөөхөн ахгүй шар болгоход. Тэгээ одоо энэ жил осны дараа 2026 он болсны дараа ингэж хүмсгөө ингэж хар болгосон ч хөөхөн санагдаад гинт бас миний стайл жоох өөр болсон л байгаа байхгүй тий. Тэгээ өөрөө санагдаад ингэж энийгээ шар болгоог байгаа. Тэгээ өнөөдөр видео дараагаа шар болгох уу, шар болгож байгаагаа ингэж харуулах уу гэж бодож байна. Одоо хүртэл мэдгүй байна, яахаа мэдгүй байна. Smoky makeup би амар дуртай байдаг байхгүй юу? Тэр smoky makeup дуртай болоод тэрний ингэж одоо энэ ихч ийм стайл. Хөмсгөн жоохон шард байгаа сте тий. Тэгээ энэ ийм стайлаар өнөөдөр будах уу гэж бодсон. Эсвэл зүгээр хөмсгтэй мөртлөө ийм стайлаар будах уу? Бодоолаа тэгэж бодож जैन. Тэг яад өнөөдөр ч бас энийг дарсан гэхээр Рискигээс дахиад бэлэг өгсөн. Риски миний YouTube-ыг харахгүй байгаа. Харахгүй байгаа. Тэг миний Instagram-ээр Рискиг хараалаа гэж байгаа. Тэг би одоо өмнө бол ингээл зөндөө нүүр хувцсны ингээ богино юм дарж аваад одоо монголоор амар зөндөө ярьдаг хувцсны Рилс тавьдаг болсон шүү дээ. Тэгээд тэрийг тавьсны дараа одоо мессеж явуулаад хамцуг unboxing хийж үзье guys. Яа, unboxing хийгээд үзхүү. Ингэж багсаар ирсэн. Тэгээ би ингэ дээдлийг ингэ онгоолгох цаагаа. Тэгээ энэ Рискигаас бас өөр нэг юу хэлээ? Өөр нэг брэнд, Jimmy брэндтэй коллабо хийгээд ийм хөөрхөн
Дараа ийм хөөрхөн киритэй болсон. Тэгээ энийг яаж хэрэглэдэг жаад харуулъя. Энэ Jimmy брэндтэй хамт зүг. Lip gloss keychain гинэ. Lip gloss энд ингэ тавиад chain одоо хувцсандаа ингэж зүйд явдаг ч юм уу стайл гэж болдог. Энийг өгсөн. Ийм байхгүй юу. Тэгээд дахиад энэ удаа шинээр гарсан уруулын будаг. Ийм уруулын будаг бас өмнө багстай жоохон стил нь өөр байгаас тийм. Ийм дараа тэгээд нэмээд бас 2 палет өгсөн байна. Яна би солонгосоор дарах хэрэгтэй юм шүү. Тэ солонгос брэндээс ингэж бэлэг авчаа солонгосоор дарах хэрэгтэй биш. Нуралтай байна. Чинээсээ гоё. Би өмнө тэр миний рискигийн YouTube биш ингээ рестарс юмнуудаа жоохон надаа болвол 100% ингэж гоё юм гэж би бодоагүй байхгүй. Тавьсны дараа ингээ миний стайл биш ээ. Видео тавьсны дараа би тэгдэг ахгүй юу. Видеогоо ингээл яг тавиал биелээл тавиул ингээл миний стайл шээ гэж риски чи тэрний нэг нэс ахгүй юу. Тэгээд яа гэж амар жоохон байдсан чинь бэлэг өгсөн. Тэгээд хам цуг unboxing хийгээд үзэх үү те. За нэгтгэх shadow-ыг unboxing хийгээд хий. Энэ бол Risky Pigment eyeshadow palette shadow. Өмнөхтэй өөр ах те. Өмнөх чинээс шүү дээ. Өмнө аваад тэрийг хийсэн те. Яа энэ үед би бас ингээл YouTube дээр тавихад бас миний стайлын нүр будалт бишээс аахгүй юу. Анх удаа будалчээсээ болоод тийм саатай. Тараа. Харун гэрлээ харун. Яа ямар хөөрхий. Өмнө ингэж ийм өнгөтэйсэн чи одоо бол ийм болцсон. Ваа. За нэгтгэний нөгөөх нь бас хар өнгө юм болов тэмээд сонгоод үзье. Санийх бол palette shadow гэдэг. Энэ бол palette soft smoky гинэ. Энүүгээр өнөөдөр бодох юм байна би. Smoky гэж. Энэ бол өмнөний өнгөтэй адилхан өнгө юм байна те. За ийм хоёр ирлээ. Дараа. Shadow-гийн онгоолгоод үзье. Яагаад байгаа юм. Яг миний стайл guys. Чинээс яг миний стайл. Дараа. Дээдлийн онгоолгох заа ингэж цаасыг авчи. Вау. Харагдчихээн үү? Вау. Энэ shadow гэдэг юм байна. Ямар хөөрхий. Би ийм өнгөнд амар дуртай. Ийм өнгөнд зинээс дуртай. I love you. За энэ бол smoky. Вау. Зинээсээ хөөрхөн guys. Oh my god. Яана. Энүүгээр яг өнөөдөр smoky нүрээ бодвол яг perfect боллоо. Энэ амар хөөрхөн энгийн те. Энгийн буудлын дээр ингэж гоё болж болох юм биш үү? Энэ shadow нь бол жоохон point өгмөр те. Ямар хөөрхөн юм бэ? Жигнэсээ яагаад ингэж хөөрхөн те. Новэпо. Та нарт харагдах байх. Яг ингэж миний нүрний будагны ингэж уруулын будаг ингэж тавьцаага энэ кейснүүд байгаа байхгүй юу? Энэ харуул энэ 6 энэ бүгдээр риски. Окей. Уруулын будгийн unboxing хийх. Энэ хоёр уруулын будаг. Zico гэдэг үг. Тараа. Жохон purple өнгөөс тэ. Яа би нэг одоо шууд хэрэлж үзмээр ах юм тэ. Яа ямар хөөрхий. Жохон биш хэрэлж үз. Окей, тэрний энэ нь бол May гэдэг өнгө. May гэдэг өнгө нь бол жохон бордуу байхгүй юу? Харагчаас тэгээ ийм хоёр өнгөийг надад өгчээ. Энийг ч жохон байж гад хэрэлж үзье. Энэ нь юу вэ гэвэл Jimmy гэдэг өөр нэг artist printтэй нийлээд ийм хийцбайгаа байхгүй юу? Тэнийг unboxing хийгээд YouTube дээр ингэж видео тавиадаг биш. Энийг зүгээр өөрөө ингэж ингээд те амьдралдаа өөрөө зүгээр ингэж хэрглэж байгаа гой зургийг дараад үг гинэ.
Ямар хөөх юм бэ? Энэ хөөх юм шиг нөө. Ливон чим шиг ирвэхэ гэдэг үү? Ирвэхэ чим шиг. Тэг энэ дээр юу хийдэг гэхээр одоо Risky брэнд дээ шүү дээ тий. Энэ ингэждэг аахгүй. Тэг энэ дээр гоё өнгөндөө ч юм уу цөөхөндөө хамцуг ингэж авч юмаа. Тэгээ уруулаа бүдэ. Гэл. Тэг дахиад хий. Стил нөхөр хийма тий. Яна одоо яаж хэлэх үү? За миний бодлоор бол хөмсгөө шар уг нь болгочихээс ахгүй юу? Одоо хөмсгөө шар болгодог будаг бүр ингэж өөр интернетээр гарсан л да. Би зүгээр өсөө буддаг тэр тайсаг хийдэг шар будаг гэдэг шүү дээ тий. Тэрийг ингэж өмнө жил ингэж хэрэглэжээс ахгүй юу? Томоор нь зүгээр аваад тэг бүгдийг ингэж савнд ингэж хийгээд нэр юм бичээд ингэж зүгээр будчихсэн. Тэгээ одоо ч зүгт будуу шууд будаж олно л доо. Ирдан кеп бодха байлчи. Хавэла бодха байлаа. Үсээ ингэ тажид тийш олгочихоо те. Ихлхүү. Өмнө видеодоор ингэж бүр бэйсээ ингэж хэлжсэн л да. Одоо бол жоохон бэйсээ хийцэн байгаа. Фаундейшн хийцэн аахгүй юу. Тэгээ өмнө шиг инүүнгээрээ улаа ингэж өнгөдүүдийн хамиглаар нь коншилогоо хэрэглээд тэрний дараа энэ видео фаундейшн хэрэглээд дууссан байгаа. Одоо энэ хүртэл ингэж хийцэн байгаа аахгүй юу. Тэгээ юу юм гэвэл хөмсгөө шар өнгөөр жоохон зурчих гэж бодлоо. Уг нь бол шар өнгөөр зурдуултэй. Уг нь бол хар ингэж хөмсгтэй юм чи те. Таарл өнгөөр зурчдаг аахгүй юу. Тэгээ одоо энэ видео дээр бол хөмсгөө бүр шав шаргал болгох юм уу? Эсвэл бол жоохон шард өнгөөр зурчих гэж бодож байна. Жоохон миний хөмсг бүдүү харагдаад байгаа байхгүй. Уг нь одоо энэ энгийн хөмсөлтөө гой шар байгуул гэж бодож байна л да. Шар болгочих уу? Хэрэггүй юу? Яах вэ? Одоо шар болгочих уу яах вэ? Юу гэж бодож байна? Эта keep going. Уг амар ингээ хөмсөг зуржсэн чи одоо ингээ хөмсөг тэ ингээ болцсон чинь заавал ингээ тэ зурх хэрэггүй л байгаа байхгүй. Зүгээр л өнгийн ингээл нэмэл хийж байгаа юм шиг. Okay, next. Жоо ийм стайлаар бодоход байгаа байхгүй юу? Ойлгож байгаа сте. Контурыг хамиглаа хийчи. Өгн энүүгээр ийм балаар ингэж контурыг хийжсэн л да. Өнөөдөр бол зүгээр энэ хоёрыг хэрэглэж үзье. Ямар нэг жоохон мэдгэж байна. Надад бол мэдгэдэггүй. Надад сайн мэдгэдэггүй. За ингээ контурыг хийсэн. Хөмсөө ингэж бор болох юм чинь. Бороор ингэж тавих юм чинь. Хөмсгийн уртлыг энэ бор өнгөөр жоохон будчих гэж бодлоо. Энэ хөмсгийн уртал жоохон ийм байвал гэж боддог байхгүй. Ингээ дээшээ хөрхөн. Яа би тэр шинэ жилд яваад ирсэн ахгүй юу 12 сарын 31-нд. Тэгээ тэр үед бас нөөрэ будж байгаа ингэж видеога тавих уу гэж амар буцсан ахгүй юу. Тэгээ тэрийг видеога дараагүйгаа амар харамсчээ заяа. Яа тэгвэл амар гой будалт болсон. Тэг ингийн будалт биш шүү дээ. Эндээ ингэж шар өнгөөр амар ингэж зөндөө ингэж энэ минь по ингэж яагаад. Тэг би тэр юу илээ сормос үг нааж нүрэ буддаг байхгүй юу. Тэгээ моделийн ажил хийгээд миний нүдэн сормос ингэж нааж исэн. Би өөрөө ингэж сормос нааж сайн мэддэггүй. Тэгээд гэрт уг наадаг сормос ингэ байсан л да. Өөрөө мэддэггүй болоод айгаад хийж чадахгүй байсан чинь тэр шинэ жилд хийгээд үтсэн чинь амар гой наацсан. Амар ингэ чичээ нөөмө хөөрхө болоод вау. Яг нэг видео тавиагүй гэж бодсон бүр. Чинээс тийм харамсмаар амар надаа ингэж таалагдсан байхгүй юу. Тэгсэн. Тэгээ хөмсгөө зураад контурыг хийцэн байна. Тэрний дараа нүдэ будчих заяа. Тэр шинээс авсан тэр савчин ахгүй юу. Яаж хэрэглэдэг гэхээр ингэж энийг дэмждэг. Тэг ингээ авах юм аваад ингээ. Хөөрхөн анстай. Тэг энийг амбараас авах ингээд.
Ян болгоод. Өнөөдөр өөрөө энийг зөндөө хэрэглэнэ гэж бодож байна. Хамгийн тод өнгийн энийг бэйсээр бүх нүдэнд нь ингэж хамаатай тавиад байгаа юм. Жохон нүдний талд хуурай ээжж нүд сайн будагдаг байхгүй юу тий. Уйл тайгуул амар хэцүү байдий. За ингээд энүүгээр хамаалал будчихлаа. Тэний дараа энэ хоёр бол жоохон ингээд өнгөн л өөр болохоос ерөндөө ингэж энэ жоохон ягаан дуу, энэ жоохон бордуу байхгүй юу? Үгүй энэ жоохон бордуу. Энэ жоохон ягаан дуу байхгүй юу? Тэг ягаан дуу энийг жоохон хэрэглэе гэж бодлоо. Мэдчихэж байгаа сте. Мэдчихэж гэнэ уу guys? Яа тэр үед чинээс өөрхөсөн шинжилт. Одоо хүртэл ингэж хамсаад байгаа яах вэ тий? Тэгээд энэ богиноор дүндээ доотлоо. Бордоо өнгийг. Жоо мэдчихэж гэнэ уу guys? Тэрний дараа уг нь энэ харанг боронгоор ингэж нэмээ буудан л та. Тэрний өмнө лайнераа хамааглаад зурчи. Тэгжээж бүр ингэж дээдлэлтэй нь хийвэл гоё гэж санагдсан. Яа би өмнө аяа гоё зураас те. Санаж байна уу? Жоо ингэж дээшээ зурх юм дуртай. Дээш нэг. 마음에 안 들어. 마음에 안 들고요. 저 지금 마음에 안 들거든요. 마음에 안 드니까 잠시만 기다려주세요. 아마 야가 단가하다. 아마 야가 단가하다. За ингээд лайнераа зурчихлаа. Лайнераа зураад зүгээр энэ гадна талыг зурах биш. Энэ ингээд дотроос зурдаг аахгүй юу guys. Ойлгосоос тий. Окей. Лайнераа зурсан. Би лайнераа хамааглаж зурсан гэхээр тэрний дараа ингэж лайнераа ингэж байх дургээд байхгүй лайнерын дээдлэн жоохон бор болгоод ингэ дургатай. Миний үг ойлгож байна. Ойлгож байна guys. Харин хэрэглэх Alright guys. Ийм болгосон. Тэгээ энэний бор өнгөөр нь дахиад жоохон төдний доотлолтой ингэж байгаа. Инглээ. Уг нь энэ мейкап дээр миний тэр бас өгөн зөндөө зүүдэг тэр линз цэгэр өнгийн линз зүгэл бас амар янзын байсан баг гэж гинт бодлоо. Тэ? Энэ миний өгөн зүүсэл линз ч бас өгөн өнгөтэй линз л дээ. Тэгж бодлоо. Тэрний дараа энэ пюрого хийж үзье. Өнөөдөр сормос наах хэрэггүй бах те. Юу гэж бодчихэ? Сормос наа гэж хийлгэж үзчихсэн болохоос ингэж өөрөө хийж үзээгүйс ахгүй юу? Тэгсэн чи амархан юм байлаа guys. Окей. Яг амар гоё дэш болгочлоо. За явчлаа одоо. Маскарага хэрэглээд хий. 네. 육네. 응? дахиад үйлдэ.
Маскара хийшлээ guys. Ямар хөөрхөн болсон шээ ингээ маскара хийсэн чинь. Боронгороо дахиад имэт бодоод үзье. Энэ бол дүдний доотлож маскара хийх хэрэгтэй гэж бодож байна, guys. Тэгвэл чигнээсээ хөөрхөн ах. Тэ. Тийм шүү. Тэрний дараа уруулын будий. Мэлээ энэ нь бол Мэй гэдэг хүн гээд. Oh my god. Мөнгө ямар хөөрхий. Яа. За энэ нь бол Мэй гэдэг өнгө. Энэ үг жигнэсээ өрхөн те. Тийм шүү. Яг үг нь яг миний өнөөдрийн бодол дээр энэ үг амар гой зогч байгаас те. Тийм шүү. За нөгөөдгийг бодож үзье. Нөгөөх нь бол Шико гэдэг өнгө. Жохо ягаанду purple өнгө байгаас те. Би энэ өнгө амар миний стайл эс. Хүүтугаас те guys. Ямар ерөндөө саяны Мэйгаас бол хүүтугаас те guys. Тэгсэн мөртлөө амар санаа ягаанч биш те. Миний бодлоор энэ бол миний одоо уруулын өнгнөөс бүр гаргасны дараа ингэж бодвол бүр хөөрхөн ах гэж санагч байна. Ер амар хөөрхөн биш үү? Вау. Гой хүүтүн гэдэг. Би юм өнгөнд амар дуртай. Өнөөдөр бол Мэй гэдэг липстик миний нүрэн дээр цох юм байна. За Мэйга бодохоор болсон. Тэрний өмнө уруулын өнгө жоохон өнгөнд байхгүй болгоч тээ. Тэг би уруулаа бас энэнгээр зөндөө зурах туртай болсон. Уруулаа бүр ингэж юу хөө гой хөөрхөн бүдүүн гой том харуул доотлын тийх амар туртай байхгүй юу. Тэг одоо энэ миний уруулаагаас тий. Доотлт ингэж зурчтий. Яа энэ зурсан зураагүй амар өөр юм бэлээ. Доотлоо ингэж зураа жоохон тондоо ингэж зураад ингэж амар том зурлал бас муу харагдана л та. Дэлхийн чисийг энэ гурвалжиг ингэж гоё. Зурч. Энэ миний бэби чи ингэж заа миний энэ дэр унтахад байдаг те. За. Энийга бодлаа. Ямар хөөрхөн юм бэ? Миний бодлоор энэ өнгө жоохон бүр өнгөтэй агуул гэж бодож байна. Яаж өнгөтэй болох вэ? Гэвэл дахиад энийг хамгийн сүүрэн дээр түрхэн заяа. Тэрний өмнө уруулаа өнгөтэй жоохон болгох чи гэж бодож байна. Ялсаас ингэ зураасаа зурцсан. Тэ ингээд бас арилгаад жоохон уруулын өнгөтэй болчихлоо тий. Уруулын өнгө байх хэрэгтэй байхгүй юу нь бол. Ингээд зураасаа зурсны дараа энийг хэрэглэв. Ер нь бол энийг хэрэглэсний дараа энийг хэрэглэдэг үг нь бол хэрэглээд үзье заяа. Энэ метаг хэрэглээд өнгөтэй болгоч тий. Уруулаа ингээд. Зүгээр ингэж гаруулчихсан амар хөөрхөлдөө. Хөөрхөн шээ нэ. Мэ түнгээр ер нь ингэж уруулын өнгө нэг өнгөөр ингэ болгосны дараа тэрний дараа ингүүлийн өнгөнд бүр чигэд харагдаг байхгүй юу? Тийм баст. За, тэрний дараа порточигаа хийгээд тэгээ хайлайтераа хийгээд дуусгая заяа. Порточигаа юугаар хийх вэ гэж бодож агаад энэ ягаанаар хийх үү эсвэл энэ дээр юм шиг байна. Яасан чи энэ хөөх юм шиг. Эсвэл бол энэ амар яв ягаа ахгүй тий.
Окей. Уруула буцыг ягаанаар хийгээд үзье гэж бодлоо. Би порточи хийсэн. Би энийга ягаан болгосон гэж амир ягаан дүнг гайх хэвчээ. Энийг харсан ч тийм байна. Хамрын дээдлчихсэн. Уруул амар хөөрхөн биш үү guys. Би жоохон ийм миний энэ уруулаас жоохон бүр миний уруул бүдүүн байгаасаа гэж аим бодог ахгүй юу. Энэс жоохон. Тэг намайг нүүр будаж өгдөг ингээд ихч. Би тэгж хэлсэн чи чиний уруул чи бүдүүн байна. Юу эндээс дахиад бүдүүн. Өөрөө бол ингэж бүдүүн хийх гэж ингээд пилор хийсэн шүү дээ. Чи өөрөө ингээд пилор хийсэн чи бүдүүн байд гэдээ хахад миний нүдэнд бол тийм бүдүүн харагдахгүй байхгүй юу. Юу гэж бодож байна? Надад бол тийм одоо харагдахгүй л ах юм. Уг нь бол одоо ер нь бүх юмнуудаа дууссан юм чи контурын хайлайтер дахиад нэг удаа хийчихье. Дахиад контур. Энэ амар зөндөө ирсэн тий. За тэрний дараа хайлайтер. Хайлайтер Ёо энэ сайн хөрхөө. Өнөөдөр энийг хэрэгж чадаагүй яана тий. Одоо яах вэ? Энэ бас би зөндөө хэрэгжсэн хайлайтер. Ийм 3 өнгөтэй. Өнөөдөр ч энийг хэрэглэж үү. Жоох энэ ягаанаар бол энэ проточигийн дээдлтэй ингээд хайлайтер хийждэг байхгүй. Тэгвэл гэрэл ингэж тусаагуулыг энэ гоё хайлайттай болчих. Одоо сайн мэдтгүй юм л та тий. Тийм том ягаан шараар болвол яг эндээ ингэж хайлайтер ингэж хийцэн байгаа. Жишгээр нь бол энэ цагаанаар нь ингэж аваад хамрын яг энэ гол талд тэгээд дүдний урталтаас. Өн хайлайтер биш зүгээр shadow хэрэгжтэй л дээ. Өнөөдөр бол зүгээр ингэж хайлайтер хэрэгж. Тэгээ уруулын дээдл ч бас инжүүч хийвэл арай ингэж хөөр гарчдаг. Окей. Хайлайтер гэсэн. Өөр ингэж жоох энийг солих хөстэй ч юм энэ жоохон тийм байх гэсэн юм байна уу? Нүдний доотлол жоох өнгөхгүй байна. Контурыг бол напэд хамар ингэж контурыг хийцэн байна. Сая инүүгээр хийжээс ахгүй юу? Инүүгээр хийгээд үз. Окей. Өнөөдрийн мейкап дууслаа guys. Ямар үс одоо ингэж тий. Одоо хийгээл гоё болгоод ингэж. Окей. Гоё үсээ болгоод хувцас салаад ирье. Дара. Notre point. Mr. King энэ харагч байна уу? Миний энэ хөөрхөн кэрэмэрийн харагдаж байна уу? Ингээд өнөөдрийн makeup дуслаа guys. Thank you. Харж өгсөнд баярлалаа. Bye.